Би 62 гэсэн тэр юм. Responsibilities on the back of the safety information card located and see backup on it. If you are unable or prefer not to perform the extra road responsibilities, please let a flight attendant know. Okay. Dallas, Texas. Oh my God. Ямар ч байсан ерсээ шуудлаа суусаа. Тавын дуусаад завсарлага авч байна. Манай 2 ноолоор хожиж явж байна. Эхлээд 16-аас нэг зогсон, дараа нь 11 дээр алтаа гаргаад нэг зохиод оруулсан. Тэгээд Месси бол тоглохгүй байна. Тэгтээ дараагийн 2 дугаар үеэр гарах юм уу мэдгүй байна. Хүмүүс бол гарна гэж яриад байна хажууд. Манай би нөгөө Монгол хүнээс тийг тавсан. Тэгсэн чинь миний хажууд нэг 2 Монгол банд байна, нэг гадааднаас тагаа байна. Монголоос ирсэн 3 монгол хүн байна. Монголоос ирээд тоглолт үзэж явж байгаа гэдэг хүмүүс ирсэн байна. Хажууд сууж байгаа хүмүүс болохоор энэ Texas байдаг хүмүүс гэж байна. Тэгээ монгол хүмүүстэйгээ ингээд таараад уулзаад бас мэдлээд авлаа.
Манай хойдсон. Одоо хүртэл фанатуудын дуу намжаагүй байна. Би нөгөө стадионоо тойроод алхаж байна. За сүнхээр гоё тоглолт болж байгаа бодлоо. Месси гарч ирэхгүй гэж айсан ч Мессигээ харлаа. Мессигээ гол хийх юм үзлээ. Тэгээд тим агуу хүнтэй нэг стадион дотор нэг агаараар ажилласандаа тэгэхээр баярлж байна. Амьд явхад бас юм үздэг юм байна гэж бодоод өөрсгөө харлаа. Тэгээд аавыгаа бас үзүүлж чадсан үдээ гэж айгу харамсчихлаа. Дүүсээ манай бэлчээд 6 сар болоод явсан болсон 2-3 хоногийн өмнө болсон. Тэгэхээр бас аавыгаа жоохон байлгаж байгаад ирээд хамтдаа үздэг байжтэй гэж бодоод жоохон гонёлаа. Тааман болохоор миний ах үзсэн чи би үзсэн гэсэн үгээ гэж хэлсэн юм. Тэгтээ үнэхээр амгчтай байна, огчтой байна. Ийм гоё, ийм агуу, ийм том стадион дээрс яаж байд юм бэ? Хүн төрөлхтнэр агуу юм аа. Тэгэхээр огшоо чадж байна. Үнэхээр гоё байна. Одоо би ямар ч байсан алхаад түрүүний алхаад ирсэн газрынхаа хажуу нөгөө баарнууд байсан шүү дээ. Тэр хаваар нэг алхаад үзье. Тэгээд тэр дүүрэн байвал тэгээд шууд юугаа явъя, аэропорт руу явъя. Дүүрэн биш байвал жаахан жаагаад явъя. Thank you. How much is it? $10. All right. Hot dog $10 гинэ. Oh my god. Oh my god. Hot dog асгаад гарын дээр сонгоныг нь унгаагаад. Гэтэ би амар санаа. Сүүлийн үед ерөө ойрын хэдэн сар ерөө юу ч хийж чадах юм шиг санагдаад байдаг болсон өөртөө. Итгэлтэй болсон гэх юм. Ерөө амьдрал хэцүү ч гэсэн. Зориглох юм бол юу ч хийж чадна гэж боддог болсон байлээ. Тэгээд өнгө саяын тоглолтыг үзээд 70,000 хүн дунд би ч юу юм бэ те юу ч биш шоргоол шиг юм байгаа шүү дээ. Тэрийг мэдэрлээ. Тэгэл амьдрал чи ажиллаад амьдрал бүхний хооронд ер нь хиймээр байгаа юмнуудаа хийж үзэх хэрэгтэй байна гэдэг бодлыг дахиад авлаа. Айцаасаа болоод комфорт зондоо байсараа дуусч болохгүй маань гэдэг мэдрэмжийг дахиад авлаа. Ганцаараа явж яах гээд байгаа гэсэн хүмүүс байсан. Ганцаараа яахгүй мó гэж манай найз хүртэл хэлжсэн. Би юунд наах вэ ямар дайн руу явж байгаа ш гэж бодоод. Сайтыг бас монгол хүмүүстэйгээ таарсан. Би нэг монгол хүнээс хямдхан билет авсан. Яг өнөөдрийн тоглолт бол $950 гэж хэлсэн. Өөр вебсайтаас харахад бол $2,000-аас эхэлж байсан. Тэгээд $950 $2,000-тай харьцуулахад бол хамаагүй гайгүй маань гэж бодоод авсан би. Тэгээ харин хэдийд монгол билетүүд монгол хүмүүс зарсан билет байгаа гэж тэр хүн хэлжсэн л та. Тэгээ харин миний яг хажуудлын 2 банд Texas байдаг гэдэг 2 банд байсан. Нэг гадаад найзтайгаа байжсан. Хойно болохоор Монголоос ирсэн 3 хүн байсан. Тэгээ бас монголчуудтайгаа таарад гараа харилцаад гоё нэг тоглолт үзлээ. Гоё байна.
Тэгээд тэр миний хажуу сууж исэн хүүхдээр нэг хүн ганц плет авсан гэд хэлээд байсан юм аа. Харин та байсан байна тэгээд хэлж исэн. Та бас фанато гинэ би тэгээд би чи фанатаа л гэлээ. Би чин 2000 хэдэн юм бэ? Багасаа хөлбөмбөг тоглосон. 2008 оноос эхлээд байна уу? 8 дугаар ангиасаа тоглоод 5 жил хөлбөмбөг тоглосон байдаг. Харацаа клуб тоглодог байсан. Найстайгаа хамт. Тэр үед анхны Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөгжиж эхэлжсэн цаг л та. Тэгээ анхдагч л нэг байлаа. Хөлбөмбөгт их дуртай, хайртай байсан. Яг тэгвэл манай аав их хөлбөмбөг дуртай хүн байдаг. Тэгээд аавгаа хөлбөмбөг үзхийг хараад дуртай болж дурлаж байсан. Тэгээд найзтайгаа хамт Монголын хөлбөмбөгийн холбооны тэр үед Ганбаатар гэдэг хүн дарга байсан. Ганбаатар ахтар очоод асууж исэн л та Монголд яагаад эмэгтэйчүүдийн баг байдгүй юм бэ? Тэр үед 24 дугаар сургууль гэдэг сургууль сурдаг байсан. Тэгээд 24 дугаар манай сургуульд эмэгтэйчүүдийн баг алгаа бид хоёр яах юм бэ? Монголын хөлбөмбөгийн одоо энэ хороонд чи эмэгтэйчүүдийн баг байд юм уу? Байдаг бол бид хоёр орё гэд бүр зорж очиж исэн. Автобусан зугаал өвөл байсан санагдаж байна. Тэгээд тэр үед Ганбаатаргаа октын хол шигшээ багаа одоогоор байхгүй. Гэхдээ та хоёр 96 буюу оюуны ундраа сургууль дээр очиод үзээ. Тэнд Батболго багш хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг бэлтгэж байгаа гэд хэлжсэн. Тэгээ бид хоёр тэндээс гараад хоёулаа айгүйх баяртай баярлж гүйж байгаа цасан дээр халтарч унаал. Тэр үе би ерөөсөө мартдаггүй. Жоохон байсан ер нь 8 гараг байсан. Манай найз ч гэсэн одоо ярахаар санаж байгаа. Миний амьдралын бас хамгийн жаргалтай үед нэг л дээ. Тим дуртай байсан баггүй хөлбөмбөгт. Тэгээд дараа нь Батболго багш дээр очиод Харацаа багтаа ороод тэгээ байж байгаа манай найз тэр сургууль руу бүр шилжиж ороод дуулан 2020 гээд тэмцээн болдог байсан шүү дээ. Одоо ямар нэртэй бас мэдэхгүй байна. Тэр тэмцээнд орж тэр чинь сургуулиас ордог байсан байхгүй. Би тэгэхээр өөр сургууль байсан болохоор орж чадахгүй. Тэгэл би найзаагаа үзэхдээ ингээл уйлал би ормоор байсан шүү дээ гэж уйлж өгөөсөн. Хөлбөмбөгөөс болж уйлдаг байсан тийм охин байсан. Тэгээд би дараа жил нь тэр сургууль шилжиж орсон байдаг. Тэгээ 10 дугаар анги 11 дугаар анги оюуны ундраа сургуулийг сурж төгссөн. Хөлбөмбөгөөс олж орсон гэсэн үг. Тийм л хөлбөмбөг дуртай хүн байсан юм. Тэгээ би болохоор 2008 2010 он төрт бол Испани багийг дэмждэг байсан. Испани тэгээд ялангуяа Барселона багийг дэмждэг байсан. Тэгээд тэрнээс хойш яг үндэ бол хөлбөмбөг үзээгүй айгүйх. Утсан сая бол би Аргентины багийн Мессигээс өөр хүнийг бол танихгүй байсан. Тэгээ Мессигээ л харах гэж яг ирсэн. Тэгээ Мессиг бол харлаа. Гоё байна. Тийм. Хөлбөмбөгтэй холбогдсон түүх маань өрн бол ийм байна. Хөлбөмбөг дуртай хүн. Би тэгээд Харацаа баг төгсөн. Харацаа дуусны дараа бас Монголын хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн тэр шүүгч нараа олон болгох гээд сургууль семинар их явуулдаг байсан. Тэгээд тэр үед бас эмэгтэй шүүгч нарыг анх удаа гаргаж ирж исэн тийм сургууль семинар болж исэн. 10 онд байна уу? 11 онд. Тэгээд тэнд ороод найзтайгаа нөгөө тоглолтог байсан хамт найзтайгаа ороод Монголын хөлбөмбөгийн холбоонд шүүгч бас хийдэг байлаа. 1 жил хийсэн. Тэнд очиж тоглолтуудыг шүүдэг байсан. Ингээ ярьсан чи айгу гоё байна. Тэгээ байж байгаа жирэмсэн болоод миний энэ хөлбөмбөгийн карьер маань дууссан байдیں۔ Тэгээ хэрвээ тэгээгүй байсан бол FIFA-гийн эмэгтэйчүүдийн янз бүрийн семинар руу явуулна гэж ярьжсэн л та тэр үед. Гэхдээ яг би хүүхдээ таснаа мэдээж харамсахгүй. Одоо хүү маань 13 настай болсон байна. Тэр үед карьерийг маань авсан гэж ярьж байгаа хүү маань 13 настай болсон. Хөлбөмбөгдөө ч тийм дуртай биш хүүхэд байгаа. Сагсан бөмбөгт маш дуртай. Сакс их сайн тоглодог хүүхэд болсон байгаа. Тэгээ гоё байна. Өнөөдөр би ганцаараа дуртай юм хийгээ явж байгаадаа бол үнэхээр сэтгэл хангалуун маань энэ нэг сонирн мэдрэмж байд юм байна.
хинээс ч асуухгүйгээр хүссэн юм хийх мэдрэмж чинь нэг special kind of freedom байт юм байна. Маш их аргалыг мэдэрч байна. Бар би финалийн тоглолт үзчихмээр ч юм шиг санагдаад бүр гэдөө хөдлөө явчлаа. Финалийн тоглолт манайхтай ойрхон л та Нью Жерси чинь 5 цаг байна уу? Явна машинаар. Финалийн тоглолт нэг билет харъя да гэдэг. Ер нь бол би мөнгө бол дахиж олно гэж боддог. Гэхдээ яг мэдээж дараагийнхаа юмыг тооцоолж иж авна штэ тий юу юучгүй байж билет авахгүй штэ. Дараагийнхаа биелийг яах вэ? Байрны мөнгө яах вэ? Энэ төр гэдгээ тооцоолж иж илүү гарсан мөнгөөрөө ингэж авч байгаа. Тэгэхээр 7 сарын 19 хүртэл бас зай байна да тий. Жохон хичээгээд ажиллачвал болохоор л санагдаж байна. Үнэхээр гоё мэдрэмж байд юм байна. Энд гоё юм болоод байна. Хүмүүс аягүй баяраа тэмдэглэж байна. Би энэ авч жоохон байж агаад. Oh wow. Хүмүүс гараж тиа. Мессигийн багт байсан байна. За одоо онгоц руу орж байна. Эндээс шууд Денвер руу явна. Денверээс DC руу явна. Денвер руу явж гин гэд хэлж байна. Шүнжэнгээ унтаг болохоор жоохон ядарч гинэ гэд хэлж байна. Уусаа шөнө унтаг уяад гэвэл энэ нислэг бол 5 цагийн нислэг байсан. Өглөөний. Тэгээ би угаасаа тэнд түрүүн хүмүүстэй бахан бужигж агаад хүмүүсийн дуулж бүжиглэхийг харж агаад өөрөө нэг ганц хоёр пижо уусан. Тэгээд Uber-д удаад онгоцны бодол дээр ирээд нэг цаг нүднийхээ хоорыг гаргаад тэгээ нисэн. Тэндээс бол Денвер руу нэг 2 цаг ниссэн. Тэгээд энэ яг Денверт бууж ийн. Гараал ирсэн чинь амар гоё агаартай байсан. Бүр Texas-ыг бодвол амар гоё яг Монгол шиг. Би хэдэж Денверт ирж үзээгүй л дээ. Колорадод хүмүүс их монголчууд их амьдардаг дуртай байж сонсч ирснээс биш ерөөсөө ирж үзээгүй байсан. Яалчгүй өөр юм байлаа. Айгуу гоё юм байлаа. Денверт бол гоё зэрэг байна. Одоо өглөөний 7 цаг болж байна. Yes.